Улаанбаатар хотод 11 цаг 10 минут болж байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3 та сайн уу нэвтрүүлэг бүр гаргийнхаа дугаарыг эхлүүлж байна. За өнөөдрийн та сайн уу нэвтрүүлгийг би хөтлөхөөр боллоо. За хөтлөгч гэрлээд баг зэргийн ажил гарсан, чөлөөтэй байгаа, төр чөлөөтэй байгаа. Удахгүй хүрээтрэх бах. За өнөөдрийн та сайн уу нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За бас Medipol эмнэлэг Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг Medipol та сайн уу нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. За ингээд хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа баярлалаа. Өнөөдрийн та сайн уу нэвтрүүлгийн ярилцах сэдв. За өнөөдөр юу яана? Дурсамж сөхнөө. Ер нь бол за одоо бол энэ тухай яриа баг байхгүй болсон баг. Тийм учраас дурсамж сөхье гэж бодож байна. Манай эфирт холбогдох утасны дугаар 77 38 83 гэж Монголоос холбогдох бол за гадаадаас холбогдох бол 77 77 88 30 гэдэг дугаараар эфир рүү залгана. За өнөөдрийн ярих сэдв харин за Парампушкинд асгасан чирнээлээ арчаад л гэдэг ийм дурсамжийн сэдв явна. За одоо бол ерөөсө бүгд одоо юу гэдэг тосон бал хэргэлдэг болчлоо. Одоогоос за нэг 20 жилийн өмнө юм уу? Би бол яалтчгүй Парампушк хэргэлдэг байсан үеийн хүүхэд Парампушкийг юу гэж хэлдэг байсан. Би болохоор Монголд хөдөө байсан болохоор тэр юм уу Парампушк гэхээс гадна уудаг цаас гэдэг байсан. Ингээ нөгөө чирнэл тусахаар ингээд тусаасан чирнэл дээрээ тавихаар ингээд уугаад авчдаг болохоор уудаг цаас гэж хэлдэг байла. За тэгэхээр өнөөдөр хүүхд насаа дурснаа. Ер нь та хэр их чирнэлтэй ноцолдог хүүхд байв? Парампушк таны хувьд одоо юу гэдгийг байсан уу? Парампушк байхгүй үед яаж асгасан чирнэлээ аргалдаг байсан бэ гэдэг талаар гоё дурсамж ярилцъя. За тэгээд эфирлөө холбогдохдоо хөдөлгөөнд оролцож байгаа бол та хөдөлгөөнөө зогсоогоод машинаа зогсоож байгаа, түр зогсоож байгаа тэгээд ярилцаарай гэж хүсэх байна. За ингээд эхний сонсогч 95 97. За байна уу? За утсан тасарчлаа. Эргээ залгаараа. Эфирт холбогдох утасны дугаар 77 77 38 83 гэдэг утасны дугаараар эфирээс эфир рүү Монгол руу Монголоос залгана. За гадаадаас болохоор 77 77 88 30 гэдэг дугаараар залгана. За эргээд залгаад ороод ирлээ. За байна уу? За энэ юу ахгүй ах шиг байна. Олон дугаар залгаад зэрэг 2 3 дугаар зэрэг орж ирээд тасраад ах шиг байна. За өнөөдрийн сэдвээр бол яг хуучны үзэг хэрэгэлдэг байсан хүмүүс бол илүү дурсамж ярих бах гэж бодож байна. Одоо ч баг сүүлийн 15 6 жил лав яг ийм чирнэл ашигладаг үзэг бол бүр тодорхой хүрээнд бүр нэг ийм магадгүй нэлээд заримдаа бол бүр ингээд илүү классик маягаар хэрэгэлдэг ийм хүмүүс үл яг чирнэл бих хэрэглээд тэгээд ийм үзэг хэрэгэлдэг юм байна. Одоо бол энэ багта бэхэн үзэг маш ховор болсон. За байна уу? Маань. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За Парампуш хэрэгэлдэг хөө хэрэг хүүхэд байхдаа хэрэгэлж ирсэн. Ааха. Та Парампуш гэдэг байсан уу? Уудаг цаас гэдэг байсан уу? Парампуш гэдэг байсан. За. Бидний сургуульд байхад нөгөө 12 мөнгөний дэвтэр гэдэг угаасаа өөрөө цаанаасаа шин дэвтэр нээхэд Парампуштай ирдэг байсан. Тий нэр яг уртлынх нь хавцсанд нэг юм Парампуш байдаг байсан. Парампуш байдаг. Тий. Ааха. Тий. Тэгээд нөгөө 3-ын эхлээд яг нэг сургуульд орж байхад одоо 88 онд нэг 25-ын үзэг гэл нэг амар гоё үзэг байдаг байлаа. За тэгэл нөгөөдгөөрөө бичиж чадахгүй нөгөөдг нь ингээ нөгөө хоёр тийш үзүүр нь ингээ салаа явцдаг. За тий. Ингээ дарахаар. Тий. Хүчтэй дарахаар үзүүрээ салцдаг. Үзүүрээ салцдаг. Тий. Тэгэл нөгөөдг нь нөгөө гоё бичиж ерөөсөө болдгоо. Заавал нэг үсэг бичингүүт 2 гараад. Тэгээд нөгөөдгөө арга болно шүү дээ. Парампушка норгож байгаа дээр нь 50 гол нөгөөдг нь бүр заавал юм болно. Ааха. Та нөгөө нэг ийм чирнэлээ бихээ соруулаад тэгээд ингээд үзгээр бичдэг байсан биз дээ тий. Манай ээж аавын үед ч бүр ийм нөгөө сордог бих байхгүй зүгээр шууд банк нөгөө юуруугаа бих руугаа ингэж хушуугаа дүрж байгаа тэгж бичдэг байсан гэсэн. Бүр 50-д он мөн. Тийм 50-д онд мөн дэгдэг байсан гэсэн. Бидний чинь бол нөгөө нэг ингээд үзгээ эргүүлээд онгоолгонгууд нэг ийм дардаг төмөртэй. Тий. Тэгээ хушууг нь хийж яагаад ингээ готлонгоочтой. Бихээ соруулцдаг тий. Соруулцдаг. Тий. Та ер нь хэр бихтэйгээ заваардаг хүүхэд байсан? Заваарна. Ер нь бол тэгэл нөгөө чирнэлийн чи одоо цүнхэндээ хий чинь.
Тэгээ заримдаа нөгөө тий чинь өвөл мөвөл бол нөгөө сайхан цас орсон бахаар цүнхгээд орон тавиал бүксэнд ороо тавьж гулгаж байгаа л тэгэл дэвтэр камера бодоо болдог гэдэг. Ааха. Би болохоор нэг юм эхлээд нэг юм мэлхий үзэг гэдэг нэг юм палисан хушуутай ийм үзэгээр бичдэг. Тэр амар юу дээ бүдүүн гардаг, өргөн гардаг. Тэр үзэгэндээ дургу. Гэхдээ нэг тийм тэр мэлхий хушуутай үзэг байсан. Тэр одоо ямар учиртай үзэг байсан бол? Тэр одоо мэлхий хушуутай гэхээр нөгөө 3 дөрөвний үзэг байсан юм болов? Хэмэд бид нар л тэгдэг ус хоорондоо мэлхий хушуутай үзэг гэдэг нэг юм. Тэр 25-ын үзэг гэдгийг чинь би санахгүй байна. Тэр нэг юм суман үзэг үлээ цагаан үзэг гэж яриад тэр нөө. Тийм цагаан тэгэнгүүтээ хушууныхаа хойдол дээр сумтай одоо алтан шаргал өнгөтэй сумтай. Тий сумтай үзэг гэж. Тий. Тэгээд нөгөө чинь нөгөө чирнэлээ асах чинь тэгээд сүүлдээ амандаа хий нөгөө хоёр гарч байгаагаа нэг болох гээд амандаа хийн. Тэгээд ингээд гоё ам тэгээд сайхан заваардаг байсан шүү дээ. Харин одоо энэ хэдийнээс эхлээд энэ хүүхдүүд ерөөсөө ийм бихтэй үзэгнээс салчваа. Одоо баг 15 6 жил болж байна. 20 жил болж байна уу? За баг нэг 20 гаруй жил болцсон баг шүү. Ер нь тэгэл зах зээлийн үе яагаад тэгэл 2000 он гараад тэгэл алгуулчих шиг болсон тийм. Тэгэл баг алга болчих. Одоо манай нэг ах бол бас өөрөө жоохон бичгийн хүн одоо болтол нэг 25-ын үзгээр бичдэг хүн байдаг шүү дээ бас. Би бас нэг захирлын одоо захиралтаа уулзахад орохгүй юу чихтэйхэн гоё өрөөнд тэгсэн тэр захирал болохоор яг ийм нэлээд үнэтэй тэгээ бэлгэнд ирсэн гээд ийм үзгээр гарын үсгээ зурд юм байлээ бихтэй бүр. Тий. Тэгэхээр одоо бол бэхэн үзэг хэрэглэх хүмүүс байх шиг байна. Зарим нь бол тэр захирал болохоор өөрөө бүр албаар тэгж яг тэ донж болж маяглаж ахгүй юу гэдэг. Тэгэл тэр чи хүүхэд байхад жоохон тийм сахилгуутмаар үедээ бол тэгэл октоодын партийн хойноос нь үзгээ савчин. Тэр чирнэлэр чи ингээд хаан манд цацаад би юугаа дургу үрхээр чирнэлээ цацаад байдаг тий. Байлдаг байлаа шүү. Тэр ч заваа шүү. За баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өнөөдөр ийм дурсамжийн сэдв явж байгаа. Тэгээд та ер нь хэр их чирнэлтэй их орооцолддог байв, хэр заваан байв. Одоо хүмүүс үлээл яг л ярьж байгаа ингээл 25-ын үзэг чирнэлээс оруулдаг. Сүүлдээ ингээд чирнэл дуусчаар үзэгнийхээ хушуунуудыг нийлүүлж ягаад бие биендээ чирнэл өгдөг гэл. За дараагийн сонсогч. Байна уу? Байна. За сайн байна уу? Сайн байна уу? За таныг сонсож байна. За сэдвийг сонсцоо. За. Би 74 оны төлөөдөл байна. За тэгээ бид нар тэр үед 1-р ангид ороод эрэгтэй хүүхдүүд хөх дайлан бөндөл, эмэгтэй хүүхдүүд ногоон дайлан бөндөл өмсөд тэгээд ногоон даавуу цүнхүүрээд эрэгтэй хүүхдүүд хөх даавуу цүнхүүрээд тэгээ нэг Орсын нөгөө цавтай чирнэлийг уутанд даавуу уутанд тэгээд оосортой. Тэгээд трийгээ бариад ингээд явдаг байлаа. Тэгээ гахаа үзгээр бичдэг. Гахаа үзэг гэдэг нь яадаг үзэг юм? Яг нэг юм миштэй. Тэгээд ийм төмөр ийм хошин үзэг. Тэгээ нөгөө трийгээ чирнэл рүүгээ дан дүүрч бичнэ. Тэрнээс чирнэлээ сордоггүй юм байна те? Сорохгүй нөгөө тэр бих нөгөө савтай чирнэл рүүгээ дан ингээд дүүрч бичнэ. Бас ингээл дүрээр бичээд идэг. Тэгээд нөгөө их дүрээд ирэхээр нөгөө үзэгнийх нь хошоо эвдэгчнаа. Таны үед парампуш шиг байсан уу? Уудаг цаас? Байгаагүй юу? Тий. Тэгвэл тэр мэлээ хожуу 80-аад онд гарч ирсэн юм байна те тэр парампуш. 80-аад онд л гарч ирсэн те. Тийм байна тэгвэл. Тий. Тэгээд бид нар чинь гудамаараа жагсаж явна. Өвлийн хүүтэнд нөгөө чирнэлээ бариад ингээд жагсаад гудамаараа 3-4-2-3-оор жагсаад явна. Тэгээ нөгөө хичээлдээ очиход нөгөө чирнэл нь хөлтчихэд очив. Харин тэгж ярьдаг байсан тий. Тийм байлаа. Бидний үед бол чирнэл хөлдөж байгаагүй. Тийм. Та нарын үед бол тийм юм байгаагүй. Тийм бах. 74 онд бид нар 1-р ангид ороод тэгж явдээ да. За баярлалаа танд. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За өдрийг сайхан өнгөрүүл. За Улаанбаатарт 11 цаг 20 минут болж байна. Та сайн уу нэвтрүүлэг өнөөдөр Парампушгийн
парампуушиг хэрэгэлдэг за чирнэл үзэг барьдаг байсан хүмүүсийн дурсамжийг одоо эргэж сэдрэх байдлаар дурсамж ярьж байна. Тэгээд парампуушигт тасгсан чирнэлээ арчаад л гэдэг ийм сэдвэр. Гэтэ одоо ингэ ярьсан чинь 70-аад онд бол парампуушиг байгаагүй юм байна. 70-аад онд. Тэгэхээр 80-аад онд л байсан байж таарч чинь. Би чинь 89 онд нэгдүгээр ингэж орж исэн. Тэгэхээр намайг нэгдүгээр ингэж ороход нэрээ дэвтэрний шин дэвтэр авахаар дэвтрийн яг эхний нүүр хэсгэнд нь ийм парампуушиг гэдэг нэг ийм зөөлөн. Бид нар болохоор парампуушиг гэхээс илүү уудаг цаас л гэж ярьдаг байсан. Тэгэхээр 70-аад онд бол ийм уудаг цаас буюу парампуушиг байгаагүй юм байна. За нэвтрүүлгийн хамтрал гэж байгаа мэдээллийг хүргэчгээд тэгээд сонсогчтойгоо холбогдъё. Та сайн нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon цахим зээлийн аппликейшн бидэнтэй хамтран ажиллаж байна. За та гар утсан дээрээ Payon гэж аппликейшнийг нэг удаа суулгаад тэгээд нэг удаа гэрээ байгуулна. Тэнд цаанаас нь ингээ нэг асуултууд ирдэг юм байлээ. За ингээд гэрээ байгуулчаад за ингээд 5 сая хүртэлх төгрөгийг та шууд гар утсаараа зээлэл өөрийнхөө даасанд авчих боломжтой. За дээрэс нь та тэр зээлсэн 5 сая төгрөгөө хизээ төлөхөө та өөрөө шийднэ. Одоо магадгүй сар болгоны 10 төлнө, эсвэл сард 2 хувааж төлнө, эсвэл бүр 3 хувааж төлнө, эсвэл сард 1 л төлнө гэдгээ өөрөө сонгоно. За ингээд 5 сая хүртэлх төгрөгөө та 24 сарын хугацаатаагаар авч болно. Бүр ингээд өөртөө ачаал үүсэхгүйгээр баг ингээд удаан хугацаанд төлсөн ч болох юм байлээ. За нэгдүгээрх нь Payon гэдэг аппликейшнаас та зээл авч болж байна. За хоёрдугаарх нь болохоор та зээл авахгүй. Тэгвэл одоо юу гэдэг өндөр үнийн дүнтэй зүйл авах гэж байгаа бол зээл хүү төлөхгүйгээр би зүгээр л үнийн дүнгээд 5% гад юм уу 6% гад төлөөд авчих боломжтой ийм үйлчилгээг Payon-аас авч болно. За магадгүй одоо чинь та нэг 2-3 сая төгрөгийн үнийн дүнтэй юм авах гээд байдаг. Тэгвэл би зээл авмааргүй байна гэвэл Payon-ороо Payon нэг аппликейшнд татцсан учраас та зүгээр ингээд 2 сая төгрөгөө ингээд за би 6% гад ингээд төлчихё гэд шууд дэлгүүрээсээ тэрийг авчна. Тэгээд Payon дээр та цалингаа буухаар нөгөө үнийн дүнгээ 6% гад төлчих. Ийм боломжтой. Бас ийм үйлчилгээ байд юм байна. За тэгээд одоо аваад хуваан төлөх гэдэг энэ үйлчилгээ нь ийм. За дээрэс нь бас лизингийн зээл авч болно, автомашины зээл авч болно, үйл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгөө барьцаат зээл авч болно. За ингэхдээ та цалингийн орлого, бизнесийн орлого, малын орлогоо нотлоод ингээл зээл авчих боломжтой юм байна лээ. Лавлах утасныхын дугаар 7533 1111 гэдэг утсаар та лавлаараа 7533 1111 гэдэг утсаар лавлж болно. За Facebook дээр болохоор Payon-цэг TBF гэж бичээд Facebook руу норж болно. За эсвэл нөгөө юун дээр болохоор за Android буюу Google биш Android буюу Samsung барьдаг, ихэнхдээ Samsung барьдаг Android төрлийн утас барьдаг хүмүүс бол Google Play Store-аас авч болно. За iOS төрлийн үйлдэл за манайхан болохоор iOS гэж мэдэхгүй бол та зүгээр л Apple утас барьдаг бол App Store-оос Payon гэж бичээд ингээд гар утсан дээрээ энэ аппликейшнийг татаад ингээд цахим зээлийн аппликейшнээ татаж аваад суулгаж хагаад за ингээд зээл авах уу 6 хавааж төлөх үү гэдгээ та өөрөө шийдэх боломжтой. За ингээд хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon цахим зээлийн аппликейшн бидэнтэй хамтран ажиллаж байна. За та сайн нэвтрүүлэг дараагийн сонсогч. За холбогдлоо. Байна уу? Байна. Сайн байна уу? За сайн байна уу? Тэрнээс хэдэн биш те. Би одоо алдагтай. Энэ түрүүхэн буруу 75 онд парампуушиг байсан шүү. Нэг дэвтэр авахд нэг ирдэг байсан. Оо тийм үү? Тий. Магадгүй хөдөө орон нутагт байхгүйсэн байж магадгүй юм тий. Үгүй би архангад байсан 75 онд нэг тэгээд тэр парампуушигт би ерөөсөө тэгээд чинээсээ холддог хүн байсан. За. Ихтэй дүрдэг үзгээ явчаа дараад нэг татал соруулдаг. За 25 үзгээ барьж байгаагүй бидний үчиндэрчиг ховор байсан. Тэгээд яаж хийж яагаад ам чирнэл болно, яаж хийж яагаад гар чирнэл болно. Тэр чирнэл уухаар толгоон дээр гардаг гэдэг тэр үний юм уу? Тэр мэдэхгүй. Нодчиг чирнэл одоо уугч байхдаа ингээд балертаад ингээд хам хамраа. За. Тэгэхэд ерөөсөө толгоон дээр юм гарч байгаагүй. Яг л бид нар чи халдсан байсан шүү дээ. Өдөөний хөвгтөж. Тий харин тэгээ ус машидчдаг байсан те муухай. Би ерөөсөө халддаг. Одоо манайгийн хоолцоод миний ам руу хардаг. Чирнэл дээр гүйж. Ерөөсөө яаж хийж байгаа андаа цэвэрхэн байдаг яаж хийж байгаа эсвэл баачдаг эсвэл марта дараад нь бал орлоо. За. Бал гэсэн гарахын амын сарж байгаа тэр хизээний амаараа юм юу те наад чи миний ёстой бүр алдартай манайхаа одоо мэднэ. Намайг одоо байж. Ерөөс одоо хүртэл манай 10 жилийн чи одоо бас дараад нь хариуцлагатай ажил хийж явна. Тэгэхээр ерөөсөө чирнээ салдгүй хүн гэж байт юм биш. Яаж ийгээд чирнээ болно, үзэг чирнээ болно, эсвэл одоо дэвтэр дээрээ баалгана. Нэг юм огцон сороод гарах жоохын гүд гасчих тийм үзэг ус дөрөв үзэг гэдэг. Дөрөв үзэг. За,
Гомн тийм хөгтөр. Наад чи үнэндээ бас гоё сэдв байна. Олон хүн ярих байгаа. Би өөр ангидаа тийм алдартай хөгтөс чирнэл болдог. Тэгээд харин одоо энэ төр юуны комментэн дээр хүртэл ингээд чирнэл ингээд нөгөө чирнэлээ сороод гэдэг юм уу ингээд юугаад ахаар долоож молоогоод ахаар толгоон дээр ингээд чирнэл гарч ирдэг нэрээ гарч ирдэг байсан ингээд яриад байгаа. Би бол үдсэж байгаагүй л дээ. Гарч ирэх бол хамгийн түрүү нодод гарч ирэх. За баярлаа. За баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ та. За чирнэлний тухай, чирнэл парампушкны тухай. Ер нь бол парампушк гэхдээ надад бол парампушк удаачгүй тэгээд алга болчдөг байсан юм а. Ягаад ч юм гээд дорхоно. Тэгээд нэг юм ээж маань нэг юм нусны альчуур шиг нэг юм зүгээр даав ингээд хаачилж өгдөг. Тэгээд тэрийг цөөхөндөө хийж авдаг. Тэгээд тэрүүгээрээ нэг юм чирнэлээ арчдаг. Бас ихтэй одоо ингээд бодсон чинь чирнэл маллж явна гэдэг чинь өөр аюу түүхтэй. Би нэрээ чирнэлтэй үзэг мүзэг нь дургу байсан. Одооны ийм гоё цэвэрхэн бал байсан бол илүү л амар баах байж. За дараагийн сонсогч. За байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За би одоо энэ парампушк гэж хамгийн сүүлийн үеийн хүн зогш шиг байна даа бол нь бол. Тийм үү. За хэдэн он сургуульд орсон юм? За 91 92 оны үед сургуульд орж илаа. Тэр үед бол хамгийн анх дайлын баг хүүхэд байсан болооч тэр ах эгчнэрийн хуучин үзэгнүүдийг хэрэглэнэ. Маш их баална. За тэгээ нөгөө нэг гахаа болчихно. Тэгээ жоохон хүчтэйхэн нүдлэр нөгөөх нь баачна. Тэрс нэг парампуш гэж уулгадаг байлаа л да. Парампуш гэдэг байсан юм уу? Уудаг цаас гэдэг байсан уу? Ер нь бол парампуш гэдэг байсан. Парампуш. Хотын сургууль ер нь бол жоохон тиймэрхүү гадны хэллэг бол нэг арилааг байсан. Тэгэд 92 93 онд бид 3 дугаар ангид ороход л ер нь бол бал гэдэг юм гараал 50 төгрөгийн бал мал аваад хэрэгэлдэг байсан. Багш нар бол гоё бичиг идэр хийхэд нэг хичээнгүй бичиг идэрийг одоо заавал үзгээр хийгээд. Харин ядаргаата багш нар тэгж загнадаг байсан. Нэр би ч гэсэн хоёлоо ер нь баг үеиш хав юм байна. Би 89 он сургуульд ороод нэг 2 жил 3 жил л 4 дугаар анги төгслөө би юугаар бичсэн юм байна. Ийм нөгөө бэхэн үзгээр. Тэгэл бал гарч ирээл нөгөө пилот гэдэг гоё бал гарч ирээл. Тэгэл тэр пилот орчин бичээд хэлсэн. Тэгсэн чинь тэг бичгийн юу алдуулцдаг гэд балаар бичүүлэхгүйгээд ядаргаа болдог юм лээ. Балаар бичлэр бас нөгөө нэг нарийн хуучаас айгүй гарч хэлж өвддөг. Тэгээ үзгээр үчдэг болохоор яа. Энэ одоо ахнаар саяны хүмүүс хэллээ ш нэг олон янзын 3 үзэг 25 үзэг гэл тэр болгон ч манад ороо 10 20 байдаг байлаа. Би бүр сүлдээ бүр зарим нэг юм бүр эвдэж хэмгэлжээ тэгжээж нэг бал руу орсон. Тэгэхгүй л үзгээрээ бичүүлэх гээд байна уу те? Үзгээрээ бичгээл гэрийнхэн загнаад тэгээ нөгөөх нь ингээд дэвтэрээр баалчихна. Баалангууд нөгөөт нь дэвтэр нь цоо орно. Тэгээ парампушк нь ингээд дуусчихна. Парампушк дууслаа нэг тохиролцооны дэлгүүр. За тий тохиролцооны дэлгүүр ярьдаг гэсэн нэрээ. Тохиролцооны дэлгүүрт ороод нэг 10 төгрөгөөр өдөөд нэг 2 3 ширхгийг авдаг 4 ширхгийг ч үл авдаг байсан. Бас тэгээ тэр чинь мөнгө нь бас ховор байдаг байсан болоо тэгэл тэр мөнийг авч чадахгүй. Заримдаа сүүлдээ нөгөөт нь байхгүй болоод тэгээд олдохгүй. Тэгэл нөгөө дэвтэр муухай болчихгоот их чахнаас ч дагна шүү дээ. За шинээр бич хуулаад бичгээ дахиад шин дэвтэр дээр ихлэн. Тэгэл одоо ингэ бодоход чирнэлэн үзэг мүзэг малж явах төвхтэй байсан юм байна те ер нь. Ер нь бол тийм. Ядаргаатай байсан юм. Яг хаяа би нэг чирнэлээ үзгээд бичгийг оролддог. Гэхдээ их гоё л байдаг л да. Тийм үү. Одоо өөрт чинь чирнэл үзэг байдаг юм уу? Чирнэлт үзэг. Ер нь бол байгаа. Тэгээд яг сүүлийн нөгөө бихэн олдсон ховор байна. Дээрээс нь нөгөөт нь аян хурдан хатдаг болцсон ч юм уу. Хатчаад идэг. Хэрэглэхгүй байгаа тахлаар. За. Одоо 2 3 үзэг бол байгаа. Харин хүмүүс зарим хүмүүс бол одоо ч гэсэн ийм яг ингэ нөгөө бихээс оруулаад ингэ бичдэг лаг алдартай үзэг бие биендээ бэлгэлдэг юм билээ. Тийм саруулдаг нь бол бүрдгээ сайхан. Нэг удаа нэг хогийн юм болж исэн юм аа. За. Хичээлдээ явахдаа нөгөө бих дуусчаад. Тийм гот нь дахиад нэг шилтэй юм багтаа харсан чинь бих шил юм багтаа аваа явчихсан чи аваач. Нөгөө бүш гэдэг үлээ. Тийм нь авцаа. Нөгөөх нь саруулаад хийсэн чинь аваачаад дороо хатдаг. За. Тэгээ аваачаа үзүүр нь хатчаад болж өгдөгөө. Тэгээд нэг бөө юм болоод одоо парампушканч дууслаа. Тэгээд сүлдээ наам хамарч заваарлаа. Нөгөөдөө сэгсрээд гэсэн чинь байхгүй ширээгээр дүүрэн юм болоод уртлын хүүхдийн парчмарчин бодоо олоод тэгээд хан ман ерөөс юу ч болсон л ба. Тэр нөгөө нэг ширээндээ тусцсан харин ширээндээ тусцсан чирнээл шалан дээр туссан чирнээл мэрлэлийг бид нар бол ингэж нөгөө зүлгэж бас л гүрэлгдэг л байла багш нар заваараад наатаа юу арилах гээд. Нөгөөд нь биш биш яг нөгөө нэг туушин болох дээр бүр амар хамархан хатна айгу арилахгүй
Тэгээ бүр тэрий чи арилгах гэж бүр зовсон. Ямар өнгийн бэхээр бичдэг байсан бэ? Ихэнхдээ нэг юм сурагч бэх гэдэг чинь одоогоор бол ийм бид нар бүр Чирнэлийн ягаан гэд бүр нэр өгсөн байсан шүү дээ. Тийм бид нар чинь тэгээд Чирнэлийн ягаан байна, хүүх байна, хар байна. Тэгээд сонголттой л тоо. Би бол хараар бичих дуртай байсан. Наач олдгүй байсан. Хөхөр бичдэг байсан уу те? Би хараар бичмээр байдаг гэсэн. Дандаа хар бих үнэхээр олддоггүй байсан. Тэр нэг юм хар бих болдог байсан. Тийм үү. Тэр нэг Чирнэлэн ягаан гэдэг чи одоогийнхоор одоо бол бүр хүүхдүүд тэгж яриад шүү дээ. Чингил ягаан гэдэг л тэрийг бүр. Хань тэгээд үлээ. Тий Чингил ягаан тэр над нэг тийм муухай харагддаг байсан. Яагаач тэгдэг байсан нэг юм. Яа тий багш нар эмгтэй байсан болоод тэгдэг юм болов шүү. Хэмэдгүй би ингээд хар бихээр бичих гэхээр багш нар загнаад чи яг сурагч бих гэдэг нь тэр нөгөө Чирнэлийн ягаан ба одоогийн хүүхдүүд хэлдгээр Чингил ягаан нар бичвэл гэх тэр нэг муухай харагддаг гэсэн. Тэр хүүхд бих чинь бол уг нь гоё харагддаг байсан шүү тий. Тэг хөөх бол тэгээ нийтлэг байсан. Ямар сандаа хар бихээ андуураад хар тууш аваа явчихгүй. Тэгээд аваачаа сургууль дээр үзгээ хатаагаад юу гэж хийж чадаагүй тэр өдөртөө заваараад дуусчихсан да. За баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За энэ мэдчлэн ер нь бол бих хэрэгжилжсэн хүмүүс бол за цэвэрхэн октод бол ихэнхдээ цэвэрхэн хэрэгэлдэг. За хөвгүүд л тэгэл талтайгаал ингээл гар нь бих болцсон, аманд бих болцсон байж идэг байсан зүгээр. Одоо ингээ бодсон чи илүү жахт хөвгтэй л хэрэглээ байсан юм байна. Тэгээд нэрээ багш нар яагаад гэж нөгөө бихээр бичгийн хийв алдагддаг. Үгүй юу балаар өчгөр бичгийн хийв алдагддаг гэд нэрээ яагаад гэж загнаад байдаг үс юм бол нэг хэсэг нэрээ энэ балын чинь багш нар айгүйх юу байсан. Хориглоод тэгээд сүулдэ тэгээд үзгэн бал гэж нэг юм нэртэй бал гарч ирээд бих шиг юм үзгэн бал тэгээд одоо бол тийм бэхэн үзгээр бичдэг хүн баг ховордчих шиг боллоо. За Улаанбаатарт 10 цаг 11 цаг 32 минут болж байна. Та сайн уу нэвтрүүлгийн дэмжин ажлагчаар National Life даатгал. За National Life даатгалын ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал гэж байд юм байна. За бүх төрлийн шалтгаанд өвчний улмаас мөн гинтийн ослын улмаас амь насаа алдах, түнчлэн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах зэрэг тохиолдлуудад зээлийн үлдэгдлийг нөхөн төлж таны гэр бүлийг санхүүгийн эрсдлээс хамгаална. Утасныхын дугаар 7011 33 66 7011 33 66 National Live даатгал нэвтрүүлгийн дэмжин ажлагчаар ажиллаа. Баярлалаа. За дараагийн сонсогч. За баярлалаа. Өдрийн мэнд. Байна уу? Байна. Байна өдрийн мэнд. Өдрийн мэнд. За таныг сонсож байна. За хоёулаа нэг ойролцоо юм шүү дээ. Би 89 он сургуульд орсон. За, тийм байна тэгвэл. Тэгээд дөрвөн үзгээр бичдэг байсан. Нөгөө гушуур хатчаад араас нь шахаад эргүүл шахдаг тийм үзэг байсан. Бихээ тэгж саруулдаг тий. Тий, эргүүл саруулдаг. Тий, ингээ эргүүлгээр тэр чинь бүр бих мэлээ их ордог үзэг шүү бас ч гэж тий. Тий, бүр нэг юм. Тэгээд араас нь шахаж явах бол гушуур хатчдаг урсгалаараа явуулдаггүй байсан юм уу? Яасан? Нэг тийм үзэг өгдөг байсан. Тий, одоо санаж шүнээр. Зарим нь болохоор ингээд чимэгч жагаад нэг юм зөөлөн тий чимэгч жагаад бихээс оруулдаг. Зарим нь болохоор ингэж иргэдэж ингэж том одоогийнхоор банк юм хаашаа юм тий бихнийх нь банк юм уу тий тэгээс оруулдаг гэсэн үзэг. Тэгээд парамбай болоод болсон шүү дээ. Стат их бах тий. Шүү дээ. Тий, та ер нь зүгээр хэр их бихтэй орооцолдог заваандуу төрлөөс орохч байсан. Яг нөгөө хуучуултнууд бол хушуу хатчаад байдаг араас нь шахахлаар дандаа баадаг. Тий. Тий. Тэгээ 3 дахь ангид орсон манай аав нэг 25 үзэг авч өгөөд тэр нь бол баан яа гэсэн юм байхгүй ёстой гоё. Тэгээд 5 дахь ангид 4 дахь ангид ороогүй 5 дахь ангиас эхлээ балаар бичиж. Нөгөө өсрэлэг анги юм байна танах тий. Би болохоор яг өсрээгүй шүү дээ. Нэг сонь харин тий 3 дахь ангид ижлэхэн хавар тараад тэгээд намар бид нар 4 дахь ангид ордос чи манай нөгөө анги 5 дахь анги болцсон биднээс ахуулсан ааж явсан тий. Йоо бүр тэр үе 4 анги нийлүүлээ 3 анги болгоод тоор хүүхдийг 3 анги туучих юм. Харин тэгэн гут өсрэгтэй бүр ингээд 4 дугаар анги өсрэгээ 5 дугаар анги болгоод тэгсэн манай ганцаархнаа 4 аа гэж яваад бүр 4 дугаар ангидаа суусч та айгу сони яхаараа гэсэн. Одоо та бэхэн үзгээр бичээг удаж гин үү? Удаж нь ер нь би нэг бичиг ажил хийдэг л дөө. Би ч гэсэн ер нь бэхэн үзэг хараагүй баг харсан гэхдээ яг ийм бэхэн үзгээр бичээгүү нэрээ баг 20 баг 30 жил болж гин үү? Ерөөсөө тэгвэл ер нь байх нь бол байгаа. За бичээгүй. 25 үзэг 2 3 ч байгаа. Одоо 4 үзэг мэдэг бол байхгүй. Одоо бол баг бэхэн ч олдохгүй хууд тий. Энэ байдаг юм шиг байл шүү дээ. Тийм үү. За. Сүүлд хүүхдийн юм их гээд за паскатны үзэг гэж байдаг шүү дээ. Тий. Тэр нэг бичихгээд хайжгаад олсон. Бидний болох нэг сурагч чирнэлгээд их бичдэг.
Өхөр бичүүлэхгүй, хараар бичүүлэхгүй. Тий, харин тий сурагч ирнэлэр нөгөөдх нэг юм муухай ягаа өнгөтэй. Тий, мэдгүй надад л таалагддаг байсан тий ягаа өнгө. Муухай. Мэдгүй одоо стандарт нь тийм байсан юм байлгүй тий. Тий, сурагч нэрээ сурагч ирнэлгээ тэрийгэ тэгж нэрлдэг тэгээ нэг муухай ягаа өнгөтэй. Тийм байсан шүү. Би бол хараар бичмээр байдаг ус. Даанч хар юу нэг бэхэн олдохгүй олдохоороо багш нар үглээд ядаргаа болоод байдаг байсан. За баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За нэрээ бүр сүулдэ сурагч чирнээл гэж бүр нэрлэгдэжсэн баг шүү. За холбогдлоо. Сайн байна. Өдрийн дөргий. Өдрийн мэнд. За сэтгэл нь юу гэдэг нөө. За. Тэр парампушиг гэдэг чи юунаар ирдэг байсан? 12-ийнхаа дэвтрийн уртаа талд нь ирдэг байсан. Тий. Тэгээ нэг бага 1-3 дугаар ангийн үед бол нэлээд чирнээлтэй ноцолддог. Одоо дөрвийнхөө үзэнд нөгөө чирнээлээс харуулж сайн чадахгүй эсвэл нөгөө үзэнд баадаг байх юм бол гар хуруу нэг чирнээлтэй 1-3 дугаар ангийн хооронд. Ааха. Тийм хүүхэд явлаа. Тэгээд 3-аас хойш харьцангуй сурах. Том болоод 7 8. Тий. За. 7 тэгээ хичээл дээр очихоор чинь чирнээл нь дууссан бол биенийхээ үзэгний чирнээл зээл өгнө шүү. Тий, хошоонуудыг нийлүүлж байгаа лөө. Нөгөө юг онго яаж байгаа шахаал биендээ өгдөг. Тий. Ааха. Тэгээд нэг 7 8 сардар ингээд оронгуудаа нэг арай гайгүй тэр чинь тэгээд 25 үзэг гэдэг. Хамтай цагаа үзэг гэдэг үсэ. Тэгэхээр та дунд сургуулаа төгсөл чирнээлэн үзгээр бичсэн юм байна тий? Тийштэй 89 онд төгсөж байгаа юм чи. Тийм байна. Чирнээлэн үзгээр бичин. Тэгээ балаар бичиж байгаагүй юу ерөөсөө? Балаар бичүүлэхгүй шүү дээ нөгөө социализм үеийн чинь. Бал ихтэй байсан юм уу ер нь? Бал байхан байсан нэг 12 нэг юм тийм шар бал байсан юм аа нэг шар гадартай тэгээ нэг цэнхэр алтлан цэнхэр уртлан тагн цэнхэр тийм нэг балнууд байдаг үсэ айгу бүдүүн гардаг. Тэгээ угаасаа балаар бичил бал итгийхээр сурагч нэлээр бичүүлэхгүй заавал хөхөнгийн чирнэлээр бичүүлнэ. Тэгээ нэг юм бэхэн радуугаа биччихсэн тийм нэг жижиг нэг юм певер хайрцагтай. Тий. Тэгээд тэрийг онгоолгоод тэгээд асгаж цутгаал ерөөсөө 1-3 дугаар анги бол ер нь л баянг тэр хуруунуудын завсар бол нэг чирнээлээ л явдаг. Тэр толгоон дээр чирнээл хийдээ толгоон дээр гардаг гэдэг яг үнэхээр тэгсэн юм уу? Тийм хүүхэд чирнээлэн толгоон дээр гарсан хүүхэд харсан уу? Үгүй манай ангийн нэг хүүхэд байдаг байсан амар ном уншдаг тийм сахилгагүй. Тэгэл баян нөгөө чирнээл ингээ амдаа нөгөө үзгөө ингээ уугаа сууж идэг. Нөгөө 30 зүгээр л нийлэл цэнхэр тэгэл сурагч чирнээл бол тийм ягаан явж идэг гэсэн. Тэгээд актер байгаагүй. Эсвэл бол нөгөө нэг салхин цэцэн мэт гарахаар нэг юм цэнхэр тэрийг харуулсан юм болов. Харин мэдгүй одоо ч гэсэн ингээл комментэн дээр чирнээлээ ингээд их уугаад хахаар толгоон дээр гардаг гэдэг нэрээ бүр ингээд толгоон дээр нь ингээд хөх ийм чирнээлийн юу тол болцсон хүүхд харсан гэд би бол хараагүй л дээ. Гэхдээ тэгж ярьдаг байсан. Толгоон дээр гарчдаг ингээл чирнээл ингээд. Тэгээ болохоор манай ангийн хүүхд болохоор ерөөсөө л ингээд нэг чирнээл нэг гушуу ам ямар сантай ингээд инээд юмнийхээр ингээд битүү. Тэгээ нөгөө парампушиг авч ажилласан. Тиймэрхүү сахилгагүй ч юм уу тиймэрхүү хүмүүс их явдаг гэж. Тэр үе тэр толгоон дээр гардаг тэр л болов гэж боддог шүү дээ. Мартчихгүй юм. Тий, мэтлэнийг хөх гээд өргөчдөг байсан те юун дээр сэлцэг дээр. Тий. За баярлаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За сайхан өнгөрүүлээ. За тэр толгой дээр гардаг хэсгээр бол яг үнийг хэлэхэд бол одоогоор л ингээд яг үнэхээр хүүхдүүдийнх нь чирнээл их уугаа толгойн дээр нь гарцсан гэж бол яриа сонсч ирсэн. Би бас сонсож байгаагүй. Нэрээ нэг юм сануулчлаа. Тэр парампушгийг нэрээ яг ингээд бид нар чинь би 89 онд нэгдүгээр ингээд ороод за 93 он 94 он 94 оноос юм 95 он 5 дугаар ангиас эхлээд дундаа ингээд бага ингээд төгсөө 5 дугаар ангид ороод балтай болоод тэгээд нөгөө балныхаа хөндөй голоор нь тэр парампушка ингээд нэг ажиллаж норгож жагаад тэг маш гоё ингээд нэг юм хатуу болдог. Тэгээд тэрүүгээр яар ингээд фүү гэж нэг юм сум хийж октод руу айгуух гэдэг юм нойтон нөгөө нэг парампушка авч нэлцаатал нь сум болгож ингээд самбар руу авчиж ингээд буудаж наалдуулдаг. Октодын үхс рүү авчиж буудаж наадуулдаг байсан юм. Нэрээ тэгэхэд парампушка маш гоё таардаг байсан юм байна. За 11 цаг 40 минут болж байна.
нэвтрүүлгийн хамтрал гэж байгаа мэдээллийг хүргэжээ. Тэгээд эргээд сонсогч нартайгаа холбогдъё. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг Medipol эмнэлэг хамтран ажиллаж байна. За энэ Medipol эмнэлэг болохоор Туркийн Стамбулд байрладаг хамгийн том хүчин чадалтай их сургуулийн цогцлбор эмнэлэг юм байна. Тэгээд бүр GCI олон улсын эрүүл мэндийн магадлан итгэмжлэлтэй бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайдын эмнэлэг гэж явдаг юм байна. За ийм мундаг эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар нэгдсэн байгаа юм байна. За төлөөлөгчийн газар болохоор Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд яг төв зам дагуу юм байна. Нөгөө замынхын эсрэг талд болохоор Голомтын бизнес төвийн яг замын эсрэг талд Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд эдний Монгол дахь төлөөлөгчийн газар байгаа юм байна. За тэгээд юуны машины зогсоолтой учраас зочид бол яг тотгож байгаа машина оруулж тавиад тэгээд тайван уулзах боломжтой. За төлөөлөгчийн газар бол Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтөе ийм хүмүүс за оншин тодорхойгүй эсвэл гадаадад эмчлүүлэхийг хүсэж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой ийм сонголт. Та юу яах юм бэ? Хэрвээ та ингээд энэ Medipol эмнэлгээр оншоо тодруулж болно. Эсвэл гадаадад эмчлүүлэх бол эднийхээр одоо юу гэдэг оншоо өгж явуулаад ингээд ямар эмчилгээ хийх вэ? Эднээс зөвлөгөө авч болно. За бас одоо юу гэдэг яг тэгэн гут энэ үйлчилгээний дотор хэрвээ та ингээд Medipol эмнэлгээр үйлчлүүлэхээр болвол үн төлбөргүй тээврийн үйлчилгээ дагалддаг юм байна. Таныг Стамбулын онгоцны одоо магадгүй үйлчлүүлж байгаа бол Стамбулын онгоцны буудлаас тусаж аваад эмнэлэг рүү хүргэж өгөх. Эсвэл байрлах газарт нь хүргэж өгөөд тэгээд эмчилгээгээ хийлгчээд буцаад Монгол руу буцах үед Стамбулын онгоцны буудлын дээр үдэж өгдөг. Ийм үйлчилгээ бол үн төлбөргүй байд юм байна. Одоо үйлчилгээд нь багтцсан. За байрлах газар зочид буудал захиалах, түрээслэх байр олоход бас одоо энэ Medipol эмнэлгээр үйлчлүүлж байгаа бол нэмэлт ийм үйлчилгээ бас танд үзүүлж болно. За тэгээд онгоцны билет, визийн үйлчилгээг бол Turkish Airlines-тай хамтран ажиллаж байгаа учраас удахгүй нислэгийн хөнгөлтэй билет бүр захиалах боломжтой. Би Medipol эмнэлгээр одоо үгдийн эмчилгээ хийх гэж байна гэвэл Turkish Airlines-аар богино хугацаанд ерөөсөө 2-3 хоногт таны визийг гаргуулад за ингээд нэг илүү хөнгөлттэй нөхцлөөр онгоцны билет бас захиалах ийм боломжтой болж байгаа юм байна лээ. За мэдээж зөв онош тохирсон эмчилгээг бол Туркийн хамгийн шилдэг, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, өндөр наривчлалтай тоног төхөөрөмжөөр онцлогоо хийдэг энэ эмнэлэг танд санал болгож байна. За эмнэлгийн технологи бол Турктэй дэдэггүй дэлхийд тэргүүлэгч GCI олон улсын магадлан итгэмжлэлтэй, за өндөр стандарт бүхий эмчилгээний арга барилтай ийм эмнэлэг юм байна. Тэгээд юу гэдэг гинэ? Ер нь бол хавдар судал буюу онкологи гэж нэрлэдэг юм байна. За бүх төрлийн хавдар судлалаар эмчилгээ бас зөвлөгөө онш тодруулна, эмчилгээ хийлнэ. За бас Америк нэгдсэн улс, Европ, Туркт мэргэсэн олон жилийн туршлагатай ийм нэр хүндтэй салбартаа тэргүүлэгч эмчнэр магадгүй оншин тодорхохгүй бол эндээс оншоо тодруулж болно. За эмчилгээгээ хийлгэж болно юм байна. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та 99 19 тэг 6 гэдэг утаснаас дагуулж болно. 99 19 тэг 6 99 52 32 21 гэсэн ийм утсуудаар дагуулж болно. Офсийн нь утслахоор 77 28 40 49 77 28 40 49. За Facebook дээр англиар Medipol SGMN гэдэг ийм хаягаар Facebook-оор холбогдож болно. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг Medipol эмнэлэг хамтран ажиллаж байна. За дараагийн сонсогч. Байна уу? Байна. За холбогдлоо сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За таныг сонсож байна. За бидний үед нэр парампуш гэдэг юм яг байсан. За. Тэр одны өмнө парампушк ингээд хавчуулаастай ирдэг байсан. Үзгэрч чад парампушгүй ашиглахгүй байна гэсэн ойлголт юусоо хийж байгаагүй. Парампуш бол үнэхээр одоо нөө чинээлтэй холилдохоос сэргийлсэн аврал бол байсан. Чинээлтэй холилдож үзээгүй хүүхэд ер нь 70-80 оны сургалтнаас бол байгаагүй. Охтод одоо цэвэрхэл байсан. Гэхдээ чинээлтэй холилдож үзээгүй, заваарч байгаагүй охтод байгаагүй хоо бас адилхан би ч гэсэн чинээлтэйг аягүй холилддог байсан. Заваардаг байсан. Үзэг 4 төрөний үзэг бидний үед бол 4 төрөний үзэг бол бодлоонд байдаг байлаа. 4 төрөний үзгээр л бичдэг гэсэн бид нар. 4 төрөний үзэг чинь нэг юу яадаг чинээлээ нэг юу яаж гарч соруулдаг бас сүүлд нэг ил хшуутай чинээ юу үзэг болохоор зэрэг нэг эргүүлж байгаа соруулдаг тийм үү. Тэрэнд болохоор чинээл их ордог байсан тий. Их ордог тэгтээ их бас баадаг нэг ил хшуутай үзэг бол айгүйх баадаг. Баах магтад хөндөртэй. Тэгээ дарж хшуутай үзэгнүүд бол арай гайгүй баах нь арай гайгүй. Тийм байдаг байлаа. Тэгээд танаа ангийнхан парампушгийг танаа ангийн хүүгүүд парампушгийг яваач ингээд жажлаад гэж балаар дууддаг байсан тий.
Тэгдэг бас яг балны голыг сугалж хагаад тэгээд парампушка ингэж ажиллаж хагаад одоо сум болгож байгаа. Тэгээд бие нэргөө үдээгээл октоодыг айгуух цогцолдог байлоо. Ааха. Тэр би одоо санаараа санаж айгуу гоё сум болдог байжлээ. Би өлсөд айгуу тэгж боддог байсан. Би хөвгөд айгуух тэгж би октоодоо шоголдог, бие нөлөөгөө үлдээж тэр нь айгуу хөвддөг байсан шүү дээ. Дамаа энэ гацар мацар дээр онцгоор зэрэг амар өвддөг байсан. Тийм. Би одоо ингэ бодохоор илүү заваан байсан юм байна. Шүлсээрэж ажиллаж ингэ нялцаалгаж байгаа л тэгэл би парампушгаас үлдээ нэрээ тэр тэгж баг тэгж сум хийгээл дуусгасан баха нэг тийм чирнэл мөрнэлтэй хойлоогүй. Тийм хөвгөд бол тэгжэл яадаг гэсэн баха. Октод бол өстэй яг үзгээ ивэgal үзэг чинь газар мазар ширээн дээрс өнгөрөөл унж мунцаар чинь хагараад нэг юу яачаар зэрэг ширнэл нь бас гойчгой шүүрч мүрээд идэв байсан да. Ааха тий. Тэгээд парампушгаар ингээд ороож жагаад үзгээ ороож жагаад бичдэг хөвгөд бол зөндөөл идэв байлаа. Тий нэрээ санааж бас би бас нэг тийм парампушгаар ороод үзгээ бичижсэн юм. Тийм. Гэтэ одоо ингээд бодоход танд багш нар ингээд нөгөө нэг бити балаар бичээд юу бэхээр бичгэж шахдаг байсан уу? Тэгдэг байсан. Бидний ерөөсө балаар бичүүлэхийг зөвшөөрдөг байсан. Өчгийн алдагдчихдаг, муухай орчдөг энтергээд ерөөсө бал нэг бичүүлэхгүй дандаа бид нар бол дандаа л үзгээрээ бичдэг байсан. Эхний бага ангид байхад бид нар бол дөрөв төрний үзгээр бичдэг гэсэн. Сүүлдээ тэгэл том анги дундаа ингээд том ангир ороод арай сайжраад 25 үзэг мүзгийг бол хатлага ангид бол барьдаг байсан. Ааха. Ер нь бол бал бариагүй тэгээд төгссөн юм байна тий. Бал яг дундуур нь бол барихын үед барина. Гэхдээ тэр болгоно их үгэмэл бишэлтэй. Бал нэгдүгээрт юу яана бичгийн хэвэнд нөлөөлнө. Хоёрдугаар бас балцсан бас л адилхан бас үзэгтэйг адилхан бас заваардаг л байсан нэр гарч ихгүй гацаал тасалдаал тэгэл балныхаа уртлын үзүүрийн сугалж шүдэрээ сугалж байгаа араас нь үлээгээл тэгээд дундаа ингээд тасалдсан балнууд чинь тасалдчихдаг байсан шүү дээ. Тэгээд тэрийг үдээж байгаад ингээд нийлүүлээ тэгээд нэг юм гардаг тэгээд гарахаараа тэгээд юунда гэрэндээ балаа хийсэн ч гэсэн ингээд гойжоо заваарцаад байдаг бас л тэг заваарчдаг л байсан нэрэ. Тэгээд парампушкаараа бас л цэвэрлэн шүү дээ тэр болгоно чи парампушкгүйгээр нэрэ төсөөлөгддөггүй ээжээ нэрэ. Ааха. Би бол балаар бичих илүү дуртай байсан. Үзэгэнд дуургүй муухай заваараад идэг болохоор. Тэгээ багш. Үзэг бол гаралтай их гоё л доо. Ааха. Тийм цэвэрхэн гоё гарна. Цэвэр бичих нөгөө нэг хичээнгү бичиж ярихад бол үзэг нь илүү гоё гаралттай. Тэгээд нөгөө нэг үзэг болгон бас гоё гарахгүй ч чинь гоё гардаг, муухай гардаг шуунаасаа шалтгаална шүү дээ. Ааха. Тийм л багта тий. Октод нэрээ тэрэн дээр айгуух анхаарал тавьдаг гэсэн. Бид нар би л манай найзууд бол үзэгэн дээр би одоо хүмүүс ингээд дөрвийн үзэг тэтэй үзэг гэд би нэг ч үзэгний үн өстой санддаг юм аа. Дөрвийн үзэл голд их түгээмэл байсан доо. Тэгээд манай аав нэг гадагшаа яваад Казахстан явж ирээд нэг гоё цагаан үзэг надад авчирч өгч байлаа. Тэгээд цагаан үзгээр бас нэг хэсэгтээ их гоё гангардаг байлаа. Дээр нэг онц сур гэсэн бичгтэй. Ааха. Зоо янз бүр үзэгтэй л. Цагаан үзэг нэг гоё цагаан үзэг гал тушуутай. Тэр их гоё гардаг үзэг байсан. Тэргээр нэг хэсэгтээ бас их гангарсан. Та бүх яг одоо бэхэн үзгээр бичээгүй хэр удаж байна? Удаж байна уу тий? Чи үзгээр бичээгүй өстой их удаж байна. Одоо чинь тий үзгэн бал гээд гоё сайхан юм гарсан. Нарийн бүдүүнээрээ гарцсан одоо нэрээ. Үзэгнээс тутуугаа гоё балтнууд гарсан болохоор ч одоо нэг үзгээр бичээл чирнээс оруулаад яваад идэг. Юу одоо өнгөрч цаг үеийн өнгөрч. За баярлаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За баярлаа. За нэр одоо яг үнэ хэлэхэд бүр балаараач бичихгүй байна. Хүмүүс нэг компьютер дээр бүх юмаа бичээд баг гараараа яг ингэж үзэг бал бариад ингээд дэвтэр дээр бичдэг хүмүүс ч ер нь баг цөөрч ах шиг ба шүү. За ингээд сүүлийн сонсогч авъя. За холбогдлоо. Байна уу? Өдрийн мэнд. За нэвтрүүлгээ сонсоод явж байна. За. Тэр бүгдээрээ л яг л нөгөө нийтлэг юм ярьж байна л да папаш гэнтергээд би болохоор яг бидний үед тийм соролтыг чирнэлтэй үзэг байсан. Яг бидний өмнөх үе байхаа би нэг л юм хэлэхэд нөгөө нэг ийм харандаа байсан юм. Манай би хөшөө аваад байсан. Манай хөшөө аваад харандаа байсан. Тэр нь яадаг гэхээр ингээд норгочхоор ингээд бэлсэг гардаг. За. Тэгээ нөгөө тэгээ би саваагүй гэхэд тэр нь гоё санагдаад нөгөө чирнээс оруулахаас илүү нөгөө харандаага долоож аваад бичдэг. Нэгдүгээр ингээд хөхалсан амтаа хүүхдээ ажиж загнуулаад тий. Охин байж тэгэл болж л бол манай хөшөө нөгөө тийм юм жоохон могжсэн нэг ийм мухарсан өвхөн уу нэг могжор юм харамлаад нууч би нөгөө тийм хэдэн өдрөөр ингээд тагинж магинж хайж агаад ингээд 7 хол бичсэн. Энд болохоор хортой харамтаа л гэж чинь хүмүүс комментор. Тийм бах. Тэгээд нөгөө чинь талхар гарна л да бас гоё гарахгүй. Хамгийн гол нь бусад хүүхдүүдээс өөр ингээд ийм бэхээр гардаг харандаа болохоор сонирхолтой байсан юм уу?
Тэгээд сүүлд нь нөгөө нэг манай хөгшөө толгоон дээр чи юм гарна, аман дээр чи чирнэл гардыг ингээд харна харин нэрээ энэ ам толгой молгон дээр одоо нөгөө сикэр чирнэл ургаад ирдэг юм баг тэгээд тэгээд нөгөө долоодыг харандаа болоод тэгээд үсгэр бичиж ирсэн. Тэгээд тэр харин сая санаанд ороод энэ хүмүүс нөгөө долоодыг харандаа ярих нь үгүй юу? За бүгдээрээ нөгөө парампашка чирнэлээ 4 үзэг 25 үзгээ ярьж юм да гэж бодоод сонсоод явж байна. Харин тийм харандаа байсан. Та тэгтээ үзгээр ерөөсө бичээгүүд харандагаар бичдэг хүн байсан юм уу? Үгүй бичсэн үзгээр бичдэг байх. Гэхдээ үзэгнээсээ илүү нөгөө чирнэлээ соруулаад бараал нөгөө 4 үзэгнийх нь 10 алга болчихноо. Тэгэхээр нөгөө чирнэл нь цүнхээр нэг юм болно. Тийжсэн дөрөв нөгөө харандаа долоох нь арай дээр байсан юм байна гэж бодвол. Та тэгээд төгсөхдөө балаар биччихсэн үү ер нь? Ер нь 8 дугаар ангиасаа хойш балаар бичсэн. Нөгөө нэг ардаа нэг юм юута нилээ урт эргүүлдэг юмта шар бал орсоос ирдэг. Тэгээд багш нар болгоно Шарикова руучка нөгөө үзүр нь хайшаа чамаагүй ирдэг болохоор бичин хийв жоохон муухай болдог. Үзэг болохоор яг хошуундаа захирагдаж явдаг болохоор ингээд гоё бичдэг гэдэг. Би сургандаа бол сайн байсан мөртлөө тэр бичгтээ айгуу дургу. Одоо ч ер нь миний бичгийн хийв нэг тийм сайн биш ээ. Тэгээд намайг угаасаа манай аав тэгэхгүй яа чи муухай бичихгүй яа харандаа долоож харин чи зүгээр юу одоо нэг юу яаж н аалсны мөр шиг ингээд бичиж яана л гэдэг. Гэхдээ одооны хүүхдүүдийн хажууд бидний аалсны мөр чинь гоё бичих байхгүй юу? Тэр үедээ бодогдчихсэн. За баярлалаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэй та. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За ингээд нэвтрүүлэг энд хүрээд өндөрлж जैन. За тэр толгой дээр чирнэл гардаг дээр бол яг үнэ хэлэхэд холбогдсон хүмүүс бол үнэхээр тэгсэн тохиолдлыг бол хараагүй. Тэгэхээр тэр нэг юм эцэг эхчүүдээ айлгадаг байсан олон айлгалт юм уу? Твэг тоглохоор цусаар шийдэг, толгойд бэхээ ингээд уугаад хахаар толгой дээр бэхчин гардаг өөр юу ч хэлээд нэг юм сонин нэг юм батлагдаагүй юм шиг нэг юм айлгадаг юмнууд айгүйх байжээ. Би бол балаар бичгэл их дуртай. Бас ер нь нэг тийм сургуульд ахын би нэг юм ягаад ч юм багш нарын үгнээс л их тийм зөрдөг. Гэхдээ тэрийг хэлж чаддгүй дотроо айгүйх ингэж дургуутдаг лээс. Балаар бичүүлэхгүй яах гад үзгээр бичүүлэх гээд идэм болоо. Гэ дээрэс нь бичих жоохон дургу ингээл гар өвддөр бичүүлдэг. Сүүлдээ бүр ингээл гарч хилээд өвдөд идэг. Тэгээ нэг тийм ойлгодогчгүй тэгэл ерөөсөө ингээл усаадтаа л аахан хичээл хуулаад бичээд идэг л. Нэг ийм л нөхөр байсан юм шиг. За тэгээ парампушкиг бол би нэг тийм чирнээс соруулахаасаа илүү нэрээ сүүл рүүгээ парампушкиг гоё амандаа зайжилж шүлстэйгээ хольж ийм бүрэнкээ болгож сум болгож байгаа. Тэгээ балныхаа хөндөөхөр октод руу самбар руу буудаж нялцаалгаж заваар олж тэгж л их парампушкиг ашигладаг байсан юм байна. За өнөөдрийн нэвтрүүлэг маш олон хүмүүсийн дурсамжийг сэтрээсэн гоё байлаа гэж байна. Зарим хүмүүс бол парампушкиг гэж үвээч гэж ах шиг байна. Тэгсэн парампушкиг болохоор манай зохиолч болохоор промокатлная бумага гэдэг ийм үг юм байна л да. Тэгээд промокашка гэж нэрлэдэг байсан юм байна. Оросууд тэгэнгუთ манайхан промокашка гэдэг энэ парампушк гэж монголчилсан юм байна. За би бол бүр парампушк биш уудаг цаас гэж манай ангийнхан бол тэгдэг хэлдэг байсан. За ингээд өнөөдрийн та сайн нэвтрүүлэгтээ хамтран ажилласан хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллалаа. За бас Medipol эмнэлэг Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг Medipol эмнэлэг хамтран ажиллалаа. За ингээд өнөөдрийн холбогдсон нэвтрүүлэгт холбогдсон сонссон бүх хүмүүстээ баярлалаа. 12 цагаас цаг болгоны ихэнд хүрдэг мэдээ сонсоод 12 цаг 10 минутаас үдийн ачир нэвтрүүлгээ сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3